За сүүлчийн видео хичээлээрээ бид хэрхэн бидний ээжийн өндгөн эсэд аавын эрвэлгээс нэвтэрч үр тогтоон зигот үүсгэсэн тухай үзсэн бэлээ. Зигот нь цаашид үржин хуваагдаж эцсийн дүндээ биднийг үүсгдэг. Өөрөөр хэлбэл ааваас ирсэн эрвэлгээс ээжийн эмбэлгийн эсэд орж үр тогтоогоод үүсэн зигот нь үргэлжлэн хуваагдсаар бидний биеийг үүсгээд бид өнөөдөр үр тогтолтын тухай видео хичээлийг хийж байна. Энэ үйл явц хэрхэн явагдах вэ? Одоо тэр зигот нь диплоид тооны хромосом агуулж байгаа. Үүнийг бид 2N гэж тэмдэглэдэг. Энд N гэдэг нь гаплоид тооны, 2N гэхээр диплоид тооны хромосом гэсэн үг. Хүний хувьд N бол 23 тай тэнцүү. Тэгээд 2 дахин гэхээр диплоид бүрдэл нь 46 хромосомтой гэсэн үг. За энд миний хромосомын бүрэн бүрдэл байж байна. Би энэ Y буюу бэлгийн хромосомыг ааваасаа, X хромосомыг ээжээсээ авсан учраас би эрэгтэй байна. Тэгэхээр үүний дараа юу болох вэ? Одоо митоз хуваагдлаар энэ зигот цаашид хуваагдан үржиж олширно. Нэг удаагийн митоз хуваагдлаар 2-с үүснэ. Би түүнийг энэ зурлаа. Митоз хуваагдлаар үүсэж байгаа учраас төлөөсүүд 2N буюу диплоид хромосомын бүрдэлтэй. За бүх хромосомуудыг нь зурлаггүй зүгээр л бөөмөн дотор нь 2N гэд биччихье. Энэ эсэд диплоид тооны хромосом байна. Энэ 2S хромосомын бүрэн бүрдэлтэй гэсэн үг. Эдгээр эсүүд дахиад дараачийн митоз хуваагдахдаа мөн яг адил тооны хромосомтой буюу диплоид тооны хромосомтой 2 төлөөсүүдийг үүсгэнэ. Энэ 2S цаашаа үргэлжлэн митоз хуваагдлаар хуваагдаж ижил эсүүдийг үүсгэсээр л байна. Шинэ эс бүр 2N буюу диплоид тооны хромосомтой. Хүний эс бол 46 хромосомтой л байна. Энэ хуваагдах үйл явц үргэлжилсээр л байна. За би үүнийг олон дахин үргэлжлэх учраас тасархайцсан шугамаар товчлон аваад митоз хуваагдал олон дахин явагдаж энэ эс хэдэн мянга болж үржинэ. Дараа нь хэдэн сая, хэдэн 10 сая эс болно. За энд эдгээр эсүүдийн бөөгнөрл байна гэж төсөөлье. Эс болгонд хромосомын диплоид бүрдэл агуулгадана. Өөрөөр хэлбэл 46 буюу 23 гомолог хромосом агуулгадана. Энд байгаа бөөгнөрсөн эсүүдээс би үүсэх юм. Өөрөөр хэлбэл эдгээр эсүүдээс миний биеийн эрхтнүүд ялгаран хөгжих юм. Харин энд байгаа нэг хэсэг эсээс эсвэл эдгээр эсүүдийн төл эсүүдээс миний зүрх, харин энд байгаа эсүүдээс магадгүй миний уушиг ялгаран хөгжинэ. Ийм маягаар намайг үтээдэг бүх эрхтэн тогтолцоо ялгаран хөгжинэ. Маш олон дахин митоз хуваагдал явагдсаар би бүтгэн байна. Митоз хуваагдал явагдсаар л байна. За би одоо хүн зурх гэж оролдъё. Толгой, ус, хөмсөг, гар, за гэх мэт. Тэгэхээр энд байгаа эсүүдээс хүн бидний бие бүрэлдэн тогтно гэсэн үг. Эдгээр эсүүд нь тархины эсүүд, уушиг, зүрх болж ялгаран хөгжинэ. За би одоо энд нэг чухал зүйлийг зурах гэж байна. Энд зурсан ихэнх эсүүд нь митоз хуваагдлын дүнд үүссэн учраас чиний биеийн эс буюу соматик эсүүд юм. Тэгэхээр та бүхэн тэгээд би хаанаас ийм гаплоид тооны хромосомтой эсүүдтэй болсон байх вэ гэж гайхаж байж магадгүй. Хэрэв би эрэгтэй бол надад юунаас гаплоид тооны эрвэлгийн эс буюу гамет эс үүссэн бэ? Хэрэв би эмэгтэй бол надад яаж гаплоид тооны хромосомтой өндгөн эс үүссэн бэ гэж асуулт төрж байгаа байх. Тэгэхээр эдгээр эсүүдийн зарим нь бэлгийн эс болж ялгаран хөгждөг байх нэ. Тэгэхээр бидний биеийг бүтээж байгаа бүх эсүүдийг ерөнхийд нь биеийн эс буюу сомын эс, бэлгийн эс буюу гамет гэж 2 үндсэн төрөлд хувааж болох нь. За тэгвэл бэлгийн эсүүд нь бэлгийн булчирхайн эсүүд болж ялгаран хөгжинэ. Эмэгтэйд тэр бэлгийн булчирхай нь өндгөвч, эрэгтэйд
бэлгийн булчир хаан төмсөг юм. Харин бэлгийн эс буюу гаметууд нь дээр дурдсан бэлгийн булчир хайнуудад мёоз хуваагдлын дүнд үүсдэг. Тэгэхээр бидний бэлгийн эсүүд нь биеийн эсээсээ ялгарн хөгждөг гэсэн үг юм. Хэрэв чи эмэгтэй бол өндгөн эс, эрэгтэй бол эрвэлгийн эсийг мёоз хуваагдлаар гамет буюу бэлгийн эсийг үүсгэнэ. За эр бол сперматозоидыг, эм бол өндгөн эсийг үүсгэнэ. Үүнээс нэг сонирхолтой ойлголт урган гардаг. Бид биологийн хичээлийг судалж байхдаа мутац, байгалийн шалгарал болон бусад олон зүйлийн тухай ярьж хэрэв чамд болон чиний үр төлд мутац яаж нөлөөлж болох тухай ойлгох нь маш чухал гэж үзэж байсан да. Хэрэв тийм мутац чиний биеийн эсэд үүсвэл жишээ нь арсны ч юм уу, эсвэл тархины, эсвэл зүрхний эсэд үүсэх юм бол хавдар зэрэг маш аюултай өвчнийг үүсгэж болно. Мөн хэрэв чамайг залуу байхад нөхөн үржих чадвартай болохоос ч өмнө тохиолдвол магадгүй чиний нөхөн үржихэн үйл ажиллагааг алдагдуулж болох юм. Гэхдээ хэрэв биеийн буюу соомын эсүүдэд мутац үүсвэл ДНХ-г очиж гэмтээдгүй. Харин эдгээр эсүүд гамет үүсгэхээр ялгарн хөгжиж байх явцад мутацад орвол тийм мутац агуулсан эс цааш үргэлжлэн хуваагдаж бэлгийн эсийг үүсгээд улмаар мёоз хуваагдлаар эрвэлгийн эс үүсч байвал тэр нь таны хүүхдэд өр удамд чинь удамшиж болох юм аа. Гэхдээ тэр олон эрвэлгийн эсүүд бүгд мутацийг тээх албагүй. Нөгөө олон буюу 200-аас 300 сая эрвэлгийн эсийн чинь цөөн хэдэн л ийм мутацийг тээсэн байж болно. Хэдийгээр мутацтай эс бусад эрвэлгийн эсийг үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулж байсан өндгөн эс рүү нэвтэрч орж чадсан, шингэн дундуур нь нэвчиж чадсан байлаач заавал ийм зүйл тохиолдож үр төлийг гэмтэнэ гэсэн үг бишээ. Тэгэхээр эсүүд гамет болж ялгарн хөгжих явцад үүссэн мутац л таны өр хүүхдэд дамжин өр удамд чинь нөлөөлдөг байх нэ.